Бүгдээрээ сайн уу? Та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд бичлэг оруулаагүй маш удаан хугацаа өнгөрчээ. Тэгээд өнөөдөр ингээд шинэ бичлэгээрээ та нартайгаа дахин уулзах болсондоо бүр маш их баяртай байна. Тэгээд догтлоод бичлэг хийгээгүй утсан болохоор сандраад ингээд үгээ наан цаана оруулаад жоохон буруу зөрүү ярих гадах шиг байна. Та бүхэн маань ойлгоорой. За тэгээд цаашдаа та нартайгаа байнга шин содон мэдээлэл, шин содон сонирхолтой бичлэгүүдээрээ уулзах байхаа гэдэгт би итгэлтэй байна. За тэгээд өнөөдрийн маань бэлтгэсэн мэдээлэл болохоор хэдүүлээ хамтдаа далай тэнгисийн нууцаар аялах болно. За тэгээд олон зүйл ярилгүй бичлэг рүүгээ орцгоё. Дэлхий дээр хамгийн нууцлаг, хамгийн айдас төрүүлэм орон зай бол сансар огторгуу биш. Харин бидний доор орших далайн гүн юм. Хүн төрлөختөн сар ангараг гаригийг судалж чадсан ч өөрийнхөө дэлхийн далайн ёроолын дийлэн хэсгийг одоо хүртэл бүрэн таньж амжаагүй байна. Далайн гүн гэдэг бол нарны гэрэл огт хүрдэггүй, хүйтэн асар их даралттай нам гүн ертөнц. Энэ харанхуй орчинд амьд үлдэхийн тулд амьтад жирийн бус хэлбэртэй болж бидний хувьд аимшигтай, хачин харагддаг төрхийг олж авсан байдаг. Гэвч эдгээр амьтад бол зүгээр нэг сонин дүр төрхтэй биш. Тэд бол байгальтайгаа гайхамшигтайгаар зохицсон, амьд үлдэхийн тулд хувьсан өөрчлөгдсөн бодит амьдралын гайхамшиг юм. Одоо та бүхэнд далайн гүнээс олдсон хамгийн хачирхалтай амьтдаас танилцуулъя. Гэрэлт дэнлүүт загас. Далайн гүнд амьдардаг хамгийн алдартай амьтдын нэг бол гэрэлт дэнлүүтэй мэт харагддаг энэ загас юм. Толгоонхоо урд хэсэгт байрлах гэрэлтэх хэрэгтэн нь харанхуйд яг л асаалттай чийдэн шиг харагддаг. Энэ гэрэл нь гоёл чимэглэл биш, харин анх их зориулттай өгөөш юм. Жижиг загас амьтад гэрлийг хоол гэж андуурч ойртох мөчөд тэд амьд үлдэх боломжоо алддаг. Хамгийн хачирхалтай нь энэ загасны эрэгчин, эмэгчин хоёрын ялгаа асар их. Эмэгчин нь том биетэй, хүчтэй бол эрэгчин нь маш жижиг. Эрэгчин нь эмэгчний биед наалтаж бараг тусдаа амьдралгүй болж зөвхөн үр тогтоох үүрэгтэй үлддэг. Энэ бол далайн гүнд амьд үлдэхийн тулд байглаас олгосон маш хачин зохицол юм. Аврах том изопод. Энэ амьтан анх харахад аврах том шавж шиг санагдана. Хатуу хуйгтай, олон хөлтэй, удаан хөдөлгөөнтэй. Зарим изопод хүний гарын уртаас ч том байдаг. Сонирхолтой нь эдгээр амьтад сая жилийн турш бараг өөрчлөгдөөгүй хэлбэрээр оршин тогтнож ирсэн гэж үздэг. Тэд далайн гүнд унаж ирсэн үхсэн амьтдын үлдэгдлээр хооллдог. Хоол маш ховор тул изопод хэдэн сар, бүр хэдэн жилээр ч хоол идэхгүй тэсэж чаддаг. Энэ нь далайн гүндх амьдрал ямар хатуу нөхцөлтэй гэлтгэн. Вампир наймаалж. Нэрнээсээ аимшигтай сонсогддог ч вампир наймаалж үнэндээ цус сордоггүй. Харин харанхуйд улаан хөрөн өнгөөрөө нууцлаг айдас төрөлм харагддаг. Том нүд нь харанхуйд маш сайн хардаг. Аюул тулгархад энэ амьтан биеэсээ гэрэлтдэг салт маягийн бодис ялгаруулж дайснаа бодлуулан зүгтдэг. Энэ гэрэлт бодис харанхуйд гинэт асах нь далайн гүнд маш үр дүнтэй хамгаалалт болдог. Амаа асар том ангаадаг могой загас. Энэ загасны ам нь биеэсээ том мэт харагддаг. Учир нь далайн гүнд хоол тэжэл маш ховор. Тиймээс таарлцсан олзыг ямар ч хэмжээтэй байсан залгих чадвартай байх ёстой. Түүний шүд нарийн, хурц, биеийн урт тунгалаг. Зарим судлаачид үүнийг далайн гүндх аимшигын киноны мангастай зүйрлдэг. Гэсэн ч энэ загас өртвөл амьд үлдэхийн тулд ийм хэлбэртэй болсон юм. Блоб загас. Блоб загас бол интернетэд хамгийн гунигтай царайтай амьтнаар алдаршсан. Гадаргуу дээр гаргаж ирэхэд бие нь унжиж хэлбэрээ алдсан мэт харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ загас далайн гүнд байхдаа огт өөр төрхтэй асар их даралт түүний биеийг барьж хэвийн хэлбэрт оруулж байдаг. Харин генет даралт багаснаар л ийм сонин төрхтэй болдог. Энэ нь далайн гүний даралт амьд биед ямар их нөлөөтэйг харуулдаг тод жишээ юм. Гэрэлтдэг далайн амьтад. Далайн гүнд амьдардаг олон амьтад өөрсдөөсөө гэрэл ялгаруулах чадвартай байдаг. Үүнийг биолюминесценц гэж нэрлэдэг. Энэ гэрэл нь ан хийх, харилцах, эсвэл дайснаас зогтоход ашиглагдана. Харанхуй усан доор гинэт асах энэ гэрэл далайн гүнийг яг л өөр ертөнц мэт харагдуулдаг.
Зарим судлаачид далайн гүнийг амьд гэрлүүдийн орон зай гэж нэрлэдэг. Далайн гүн бол аимшигтай мэт санагдавч үнэндээ гайхамшигын ертөнц юм. Бидний хачин сонин гэж нэрлэдэг эдгээр амьтад бол байгаль өөрийн хуулиар хамгийн төгс байдлаар бүтээсэн амьд биес юм. Өнөөдөр хүн төрлөختн далайн гүний маш өчүүхэн хэсгийг л мэддэг. Магадгүй яг энэ мөчүүд хараахан илрээгүй, нэрч аваагүй, бүр илүү хачин амьтад харанхуйд чимээгүйхэн амьдарч байгаа ч байж мэднэ. Далайн гүн бидэнд нууцаа одоо хүртэл хадгалсаар байна.